Бус төслийн хүрээнд хэрэгжиж байгаа 2 дахь коридор буюу өнөр орооллын арын гудамжийг иж бүрэн гудам зам болох энэ төслийн хүрээнд бид наадмын баярын өдрүүдийн амралтуудыг тохиолдуулаад Мөнгөн гүрийн артлын хэсгээс урагшаага Сапорогийн уулзуур хүртэлх хэсгүүдийн ойролцоогоор 300 м хэсгийг хөдөлгөөнийг хаагаад автозамын бордюрыг солих, автозамын хучлалтыг хийх, дээрээс нь ус зайлуулах байгууламжийг иж бүрнээр нь хийж гүйцэтгэх энэ ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. За энэ ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд замын хөдөлгөөнийг 7 сарын 7-оос эхлээд 7 сарын 13 хүртэл өдрүүд дээр хааж зам барилгын ажлуудыг хийж гүйцэтгэхээр байгаа. За үргэлжлүүлээд энэ төслийг хүрээнд хэрэгжиж байгаагаар энэ Мөнгөн гүрийн хажуутлын шорон байгаа зогсоолыг ус зайлуулах байгууламж бүхий асфальт бетон хучлалтай автомашины 86 автомашины багтаамж бүхий зогсоолыг хийж гүйцэтгэхээр бас төлөвлөд байна. Мөн баяр наадмын үеийн дараагаар цаашаа буюу нэг Сонгон хайрхан дүүргийн нэг Москва орооллын уулзуурын хэсгийг бас яг мөн ижил хэмжээгээр хийж гүйцэтгэн. За үүний дараагаар хойтлын хэсгийг нь бас хэсэгжилж чаана. Энэ хэсэг нь болохоор бүгдэн хаах учраас ингэж нөгөө баяр наадмын амралтыг үргэлжлүүлж байгаа. Үлдсэн нь болохоор 2-2-ийг нэгээр нь хэсэгжилж хаагаад зам барилгын ажил хийж гүйцэтгэхээр